Тэгэхээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо за бидний ил занцаар Новотелийн замын урт талын за хуучны 3 давхар барилгуудыг бол дахин төлөвлөлтөнд оруулж энд орон сууцны хотхон за худлаа үйлчилгээний төв бүхий энэ хотхонуудыг байрах юм шийдвэрийг гаргасан. За гүйцэтгэгчээр Ази дээр цамхаг компани шалгарсан байдаг. За улмаар гүйцэтгэгч компани өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн за энэ одоо хуучны 3 давхар барилгыг бол нураасан. За энэ үед за барилгын бол нуранг за замын хажуу тал руу за унсан ийм нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр үүнээс хойш 3 өдрийн дараа буюу за энд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах одоо хашаа хаалт юу ч баригдааг байгааг та бүхэн харж байгаах. За 3 өдрийн дараа энд баригд одоо шинээр нэмэгдсэн зүйл гэвэл за энэ нэг туузыг бол нэмж одоо уйсан ийм нөхцөл байдалтай байна. Өөрөөр хэлэх юм бол за энд бол иргэний амин нас эрүүл мэнд хохирох цаашлаад хүний энэ эд хөрөнгөд одоо хохирол учруулах үеийн нөхцөл байдал хэвээр байна. Барилгын байгуулалтын яамны баталсан барилгын дүрмд үйлдвэрлэлийн эрсдэлтэй бүсэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаалт хамгаалалт хийх ёстойг тодтогсон байдаг. Улмаар болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүсэд дохио, санамж анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлсан байх ёстойг заасан. Гэтэл Азийн эдэр цамхаг компани тус бүсэд болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалт хийгээгүйгээс гадна тэмдэглэгээ байхгүй хэвээр байна. Цаашлаад тус компаниас тайлбар мэдээлэл өгөх татгалзсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд за эдгээр 26 дугаар байрны одоо айлуудыг бол нүүлгэн шилжүүлж эхэлсэн. За Азийн эдэр цамхаг компаниуд энэ одоо айлуудтай бол тохиролцоонд хүрсэн гэдэг ийм мэдээллийг өгчээсэн юм а. За гэхдээ нэг айл бол за энэ компаниг бол одоо ажлын туршлагагүй ийм компани гэж үзээд за тохиролцоонд хүрэхгүй гэдэг ийм байр суурийг удаад дараа илэрхийлж нүүхгүй байсан юм. За тэгвэл одоо ч гэсэн тухайн айл бол нүгөөгүй хэвээр байна. За тавхан харж байгаах. За тухайн айлын эд хогшлол одоо ч гэсэн байгаа хэвээр байгаа юм. За гэтэл Азийн эдэр цамхаг компани за оршин суугчид нь бол бүрэн нүгөөгүй байсан ч за энэ одоо орон сууцыг бол буулгаж эхэлсэн баг юм а. Өнөөдрийн байдлаар шүүхтэр ямар нэгэн шийдвэрт хүрээгүй, шүүхийн шийдвэр гараагүй, бүр үндсэн маргаанд угаач орж амжаагүй байхад ийм үйл ажиллагааг явж ийн гэдэг нь бол зүгээр Монгол улсад хууль шүүх үйлчлэхгүй байгаа асуудал. Тэгээд одоо багтааг хэмжээнд 7-аас илүү давхар одоо байшин байдлага байхгүй гэдэг, орон сууц байхгүй гэдэг тэр хууль тогтоомжийг зүгээр л үйлчлээд байгаа нь тодорхой байхад энийг хууль хэлтийн байгууллагууд шүүх, тагдаа, авилгатай тэмцэх газар аль алины нэг ингэж хэрэг үүсэхгүй, бэлтгэж зөвшөөрөхгүй энэ хууль төсөл ажиллагааг одоо өөрчлөлт байгаа нь харагдаж байгаа байхгүй. Хүний эрх зөрчсөн, хүний өмчтэй байх, амьдрах эрхийг, орон байртай байх эрхийг зөрчсөн ийм асуудал. Тэгээ одоо энэ чинь өнгөрсөн жилийн 9 сарын 15-наас өмнө одоо нэг халаалтын авах боломжгүй болгоод хамаг фармарын аваад одоо томцсон, цон хаалгыг авцсан. Одоо байр төрөлхтөд амьдарч байгаа нөгөө хүмүүс маань одоо хин нэг хамаатан саднан гэхээр одоо толгойрогдол явж байгаа. Ер нь бол хүчирхийл байнга үйлддэг, орон байр руу танхаа этгээдүүд явуулдаг, айлгын сүрдүүлдэг, хотошууг барьсан хүмүүс явуулдаг. Тийм хүмүүстэй зүгээр болчих болохгүй гэдэг үүднээс одоо Facebook дээр лайв хийгээд ороод уулзсан. Тэгэхэд тэрэн дээр хүмүүс үтсэн хүмүүс нь мэдчихэл байгаа. Барилга нурах зөвшөөрөл нь хаана байгаа юм бэ? Барилга нурах зөвшөөрлийг танаас хэн өгч юм бэ? Гэсэн чинь барилга нурах зөвшөөрөл нь гараагүй гэж байгаа. Мэдхгүй барилга нурах зөвшөөрөл нь гарсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ нураагаад байгаа.